За ингээд аялагч хүүгийнхээ дараагийн бичлэгүүдээс оруулъя. Бид нар эсэн дээр тоглох гээд эсний тоглоом хөтлөж авсан. За нилээн юм болж байж сонгосон. Эхлээд нөгөө өнгөнд нь болж ин гэж утсан чинь дотор нь байгаа хэлбэр дүрстэй тоглоомууд нь болж ирсэн бэлэн. Тэгээд таалагдсан нь ягаан хувинтай тоглоом байсан л да. За ингээд нэг тоглохороо нэлээд хөөрхөн сатараад тоглолчдیں۔ Гэхдээ нэг юм би яг өөрийнх нь хүсснээр болохгүй бол өстой уйл нэрхэн чарлан аргагүй л дээ нөгөө ярьж илэрхийлж хэлж чаддаггүй учраас бид нартай нөгөө харилцаа тогтоож чадахгүй байгаа учраас тийм илэрхийлж байгаа арга нь өөрийнхөө орилоод уйлах хашгирах гэх мэт. За тэгээд далайд анх гарч байснаа бодвол ингээд хөөрхөн гардаг болсон явдаг гэсэн. Анх бол ингээд бөөлжгүй дотор нь муухаараад томоотой бараг хөдөлгөөнгөө шахав суудаг гэсэн бол одоо ингээд сайхан сурчсан. Дасна гэдэг шиг. Ер нь бол аутизмтай хүүхдүүд айх айдас мэдрэмж нэг сул байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд асран хамгаалагчид нь маш сайн харж явахгүй болохгүй шүү. Юмд орчих гээд өсөрч гээд бэрцэж гээд байдаг талтай. Тийм учраас их сайн харахгүй болохгүй. За ингээд оройдоо ирээд ядраад унтах гэж байгаа. Хүүхэлдэйн кинон дээрээс үтсэн дүрслэлээ илэрхийлж явахгүй юу? Унтахаараа ингээд зүрхэн дээш болдог гэд.